2022-оос 2023 оны хичээлийн жилд Улсын тэргүүний 1-р сургуулийн математикийн мэргэжлийн хөгжлийн бүлэг төлөвлөгөөт ажлын хүрээнд багш нараа чадваржуулах, багаар хамтран ажиллах, сурагчдын сурлагын чанарт дахиж гаргах чиглэлээр багшийн хөгжил, сайн туршлага, түгээн дэлгэрүүлэлт, сурагчдын хоцрогдол арилгах гэсэн чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Манай сургуулийн математикийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар хамтран геометрийн ажлын дэвтрийг эмгэгтэн гаргаж хичээл сургалтандаа ашиглаж байна. Геометрийн ажлын дэвтрийг 2 аймаг, 8 сургууль, 18 багш, 912 сурагч амжилттай туршин хэрэгжүүлж үр дүнтэйгээр ашиглаж байна. Намайг мөнгө төвшингийн Батман гэдэг 1-р сургуулийн 11 анги сурагч. Манай анги 8 ангиас геометри ажлын дэвтрийг хэрэгжиж байгаа. Уг дэвтэр ном болон видео ажлын дэвтрийг байдаг нь тухайн сурагч өөрөө сонголтын хэлбэрээр ашиглах бүрэн боломжтой болдог. Тухайн дэвтэр нь дараах эрэг үр дагавруудыг төвчрснээс бие даан суралцах чадвар нэмэгдсэн, геометри анхаарч нэмэлттэй болсон, мэдээллийн технологийн чадвар сайжирсан, бас дээрээс нь гэр бүлэрээ хамтарч идэх учраас гэр бүлийн халуун дулаагаар ажиллах болсон. DQS аппликейшнийг ашигласнаар багшийн ажлын ачааллыг бууруулах, сурагчдын бие даан ажиллах чадвар нэмэгдэж байна. Уг аппликейшн нь англи хэл дээр учраас математикийн англи хэл дээрх чадвар сайжран олон улсын олимпиадад амжилт үзүүлэх эхэллээ. Тухайн аппликейшнийг 2 сургууль, 10 багш, 510 сурагч хичээл сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Намайг Батолдын Мишель гэдэг. Би 1-р сургуулийн 9 ангиас суралцдаг. Манай ангид DQS аппликейшнийг 6-р ангиас хойш 4 жилийн турш ашиглаж байна. Энэхүү аппликейшнийг ашигласнараа бидэд маш олон эерэг үр дагаврууд гарсан. Үүний нэг нь гэвэл бидний бодлого бодох хурдмаар сайжирсан, мөн цээжил бодох чадвар маань нэмэгдсэн. DQS аппликейшн нь англи хэлтэй байдаг болохоор мөн англи хэлний маань чадвар давхар сайжирсан. Мөн гар утас болон компьютероор ордог болохоор мэдээллийн технологийн чадвар маань нэмэгдсэн. Гэвэл үр дүнгээ яг цаг тухайд нь хардаг болохоор алдаанаас шууд суралцж болдог. Хамгийн гол давуу тал нь гэвэл цаг хугацаа болон орон зайнаас хамааралгүйгээр даалгавраа гүйцэтгэж чаддаг гэж би хувьдаа боддог. За энэхүү хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа үр дүнд 2023-аас 24 оны хичээлийн жилд аймагаас шалгаран боловсролын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд мэргэжлийн хөгжлийн бүлгийн туршлагаараа Дундгой аймгийн төвийн болон Сумдын 8 сургуулийн 150 орчим багш нарт түгээн дэлгэрүүлж зөвлөм туслах үйл ажиллагаа хийсэн. За бие даан суралцах геометри ажлын дэвтрийн 2024 онд аймгийн боловсролын газрын санхүүжилтээр 500 ширхгийг шинжилэн хийгүүлсэн төдийгүй за одоогийн байдлаар аймгийнхаа төвийн 7 сургууль, Сумдын 15 сургуулийн сурагчдад амжилттай туршин хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ геометрийн бодлогыг анх бодож эхлээд 7 хоногийн туршлагаар манай сургууль дээр энийг өгсөн. Тэгээд 7 хоногийн туршлагыг бодлого бодох хэрэгтэй байсан. Тэгээд 31 бодлого болохоор 11 бодлогыг өөрөө бие дааж бодоод үлдсэн 20 бодлогыг нь болохоор тэр тухайн зааж байгаа багшийн хичээлийн дагуу цаанаасаа багш маань бодож өгсөн байсан. Тухайн зааж өгсөн багш маань болохоор бодлогууд дээр болохоор томьёо гаргалгаа тэгээд тухайн бодлогын тайлбар тэгээд яаж бодох аргачлал нь байсан. Түүнийгээ ураагаад болохоор бие даагаад өөрөө үлдсэн 11 бодлого болохоор бодож энэ шалгалтанд өгсөн. Тэгээд энэ шалгалт маань тэнцсэн байсан.